Манай л зөв байх юм бол тэгэл ер нь дараагийн юм чинь их зөв тал руугаа л яваад өгдөг байхгүй юу. Тэгээ хүн нэг имийг болгоё, бүтээе, үр дүнд хүрье гэсэн нэг тэр хандлага бас нэг ийм учиртай юм шүү. Ийм юмны төлөө хийж байгаа юм шүү гэсэн тэр хандлага чинь бол өөрөө хүнийг их зохион байгуулж өгдөг, их зэгцэлж өгдөг, журмалж өгдөг, чиглүүлж өгдөг тийм зүйл байна. Тийм учраас бол хандлага байна гэдэг бол ердөө амжилтанд хүрэхин одоо их том түлхүүр гэж би ойлгож байгаа. Хүн амжилтанд хүрэх гэж бодож байгаа бол тэр төвлөрөх аргыг олж авах хэрэгтэй. Аргыг олж авах. Зарим хүмүүсүүд яаж төвлөрдөг вэ гэхээр бол нам гүм орчинд ингээд суучгаад яг тэрүүн дээр ингээд төвлөрөөд сүрхий юм хийгээд явдаг хүмүүс ч байдаг. За зарим хүмүүс бол ондоо. Би жишээ нь бол төвлөрийг өвл ойр хавьдаа жоохон тийм заавал шууган үүсгдэг. Би нэг хоёр хөгшин дээр өссөн хүн. Тэгээ миний хоёр хөгшин бол надад ганцхан юм биш. За миний хүнд муу санж болдгоо юм шиг гэж. Тэгэхээр эн чинь бас нэг моралын нэг шалгуур байхгүй юу? Чи ердөө ямар нэгэн үйл хийж явахдаа бол хүнд одоо жишээ нь хуурна, худлаа хэлнэ гэдэг бол бас байж болохгүй. Хэлсэн үгэндээ одоо эзэн байх, нэр төртөө байх гэдэг чинь их чухал зүйл байхгүй. Одоо манад бол ингээд бусдаас илүү ойрол чарладаг ингээд хамаг юма тулгадаг хүмүүс л өөрийгөө их мундаг гэж боддог тийм. Гэтэл тэр бол нэг тийм биш. Магадгүй зөвхөн богино хугацаанд үр дүн төрж болно. Гэхдээ хүнийг илүү сонсож чадсан хүн бол илүү л хол явах болов уу гэсэн надад бол тийм бодол байдаг байхгүй.